За тэгэхээр өнөөдөр бид CS2-ийн одоогоор идэвхтэй байгаа бүх map дээрх нэг нууцыг танилцуулах гэж байна. Та бүхэн Ancient дээрх Easter egg-ийг сайн мэдэх бах. Эцэст нь Dragolor өгдөг шүү дээ. Хэрвээ та лобби доторхын дэвтэр дээр очивол кейсний дэлхүүрийг авч чадна. Дараа нь 3 гаалын тохиолдлыг эвдэх хэрэгтэй. Ингэснээр map даяар 10 улаан бөмбөлөг идэвхждэг. Тэр 10 бөмбөлгийг бүгдийг нь хагасны дараа лобби доторх нэг хаалга онгойж өмнө нь авсан түлхүүрээр онгойлгох кейс гарч ирнэ. Түүнийг нээвэл жижиг Санта шарам аавна. Харамсалтай нь тоглоом дээр хадгалж үлдэх боломжгүй байжээ. Ancient болон Anubis нь нууцын хувьд харьцангуй хоосон мапуудын нэг юм. Гэхдээ бид тэднийг хамттан дурдсан шалтгаан бий. Хэрвээ та baggage map-д орж spawn-ы ард харвал 2 map дээр байдаг баримтлын толгойнуудын нэгийг агуулсан хайрцаг харагддаг байх нэ. CS:GO-ийн үед Anubis competitive map болоогүй байхдаа би сайтын хаалгаар no clip хийвэл jump scare гардаг байсан. Харин map competitive-д орсноос хойш үүнийг устгасан. Гэхдээ CS2 дээр jump scare-ийг дахин нэмсэн. Гэхдээ энэ удаа jump ч биш scare ч биш зөвхөн нүүр нь үлдсэн. Энэ нь анхны үйлдвэр зориулсан гоё tribute юм аа. Dust 2 дээр B сайт руу орж энэ хаалгаар no clip хийвэл ханаас бичиг цохож харагдана. Төгөж очивол бүтээгчдийн үлдээс нь бүтэн мессеж харагдана. Тэр нь Blue Sky over Cyan Sky гэж бичсэн байдаг. Ямар утгатайг нь сайн мэдэхгүй ч за яах вэ? Орхицгоё. Харин Inferno-гийн тухай та бүхэн юу мэдэхгүй байх вэ? Бараг хүн бүр CS Source-ийн Easter egg-ийг map-ийн бүтээгч Chris Audi-гаас гаралтай дахианууд шарсан дахиад болдгийг мөн яагаад ч бүх хогийн саман дээр Porsche-ийн туг байдаг гэдгийг мэддэг. Хэрвээ та map-ийн энэ хэсгээс no clip хийж гудамж дагаа явбал stop тэмдэг урвуу харсан байгааг олж харна. CS дээрх ихэнх хөдөлдөг эвдэрдэг объектууд client side байдаг. Өөрөөр хэлбэл ухаан объектыг хөдөлгсөн эсвэл эвдсэн хүн л түүнийг өөрийнхөө талд харна. Харин B-Apps-ийн гаднах энэ хувийн сервер сайд өөрөөр хэлбэл та хүн хаач зөөсөн бүх тоглогчид яг тэр байршлаар нь харна. Иймээс онлын хувьд B сайт дээр бомбыг нуух боломжтой. Гэхдээ үндэ энэ ямар үр дүнтэй байхыг би сайн мэдэхгүй байна. Nuclear City spawn-ы ард бомб тавьсны дараа хуйгалсан машины ойролцоо очил машинаас аяархай хөгжим сонсогддог. За байж байгаа. Та дэс нэг юм гоох гээд. Та зүгээр лайк саба дараад л өгч. Тэгэхэд л болоо. Надад айгүй том тус дэмжлэг өргөж нэгс өгөхгүй. Тэгээд лайк саб. Энэ хөгжим нь санамсаргүй биш юм. Left 4 Dead-ийн хөгжим юм. Энэ Catch-ийн T-Spawned Portal 2-ийн хөгжимд явдаг Easter egg-тэй төстэй байх нэ. Train map дээр no clip хийж office өрөөнүүд рүү орвол CS 1.6-гийн хуучин train-ийг харуулсан 2 телевизэр олтноо. Мөн EV хэсэгт CS:GO-ийн train-ийг харуулсан ил загтал бий. Ингэснээр train-ийг 3 өөр хөлбөр нэг map дээр зэрэгцэн оршиж байна гэсэн үг ээ. Catch албан ёсоор гарсантай холбогдуулан T-Spawn-ы гадах map-д байгаа бичиг одоогийн болон ирээдүйн CS2 map-уудын нийцийг орчуулбал гарч ирдэг гэдгийг дурдмаар байна. Анх олдохдоо энэ таамаглал байсан ч Catch албан ёсоор батлагдсанаар энэ Easter egg илүү бодит болсон байх нэ. Overpass бол ганц CS map дээр хамгийн олон хуучин Valve тоглоомуудын ишлэлтэй map гэж хэлж болно. T-Spawn-ы гаднаас Portal 2-ыг хөгжим сонсогддог гэдгийг олон хүн мэддэг. Playground дээр байгаа тоглоомын хүүхэлдэйнүүд нь L4D2-ийн Dark Carnival mission-ээс санаа авсан. Мөн T-Spawn-ы ард Left 4 Dead-ийн алдарт ammo box бий. Vertigo дээр T болон City Spawned байдаг үхлийн тоолуурыг бүгд мэднэ. Гэхдээ хэрвээ тоо 99-ээс давбал тоонууд нь Magic дах арилдаг гэдгийг та нар мэдэхгүй байсан байх. Office map дээр гол коридорт байгаа унтсан автомат ундааны машин зүгээр нэг cover шиг харагддаг. Гэхдээ 1.6 дээр энэ ventilation руу boost хийж орох зорилттой байсан. Харин CS:GO болон CS2 дээр вентүүдийг авч зураг өлгсөн ч автомат машин хуучин хөлбөрийн дурсгал болж үлдсэн. Үнэн дээр бол вентийг буцааж нэмбэл офисын бүх тоглогчдод баярлах байсан гэж бодож байна. Италийн map дээр та шуудангийн хайр цэг рүү гранат шидвэл тесрэх үед нюки вент итрэхтэй адил дуугардаг.
Учир нь CS2-д Италийн анх гарахдаа хайрцаг дэлбэрэхэд захидлууд засагдах ёстой байсан. Гэхдээ энэ фрейм дроп үүсгэсэн тул устгагдж одоо зөвхөн дуу болон эвдэрхий хайрцаг л үлдсэн байх нэ. Эдэн болон басальт мапууд аль хэдийн маш их судлагдсан тул их нууцуд ил болсон. Тиймээс хамгийн далд нууцыг хайхын оронд өөрийн дуртайг нь дурдъя. Эдэн дээр бар дотор Counter-Strike 2-ын тоглоомын аркейд машин байдаг. Мөн Apartments-ийн Тамарагийн стикер угаалгын машин дээр наалттай байдаг. Басалт дээр олон зураг байдаг ба тэдгээр нь өөр тоглоом, map бүтээгчдийг дүрсэлсэн юм аа. Гэхдээ бар доторх нэг зураг зүгээр л хайрцаг байдаг. Reddit дээр нэг хүн бүтээгчдээс дотор нь юу байгаа бэ гэж асуухад тэрээр ямар санаа байхгүй зүгээр л найзынх нь авсан зураг гэж хариулсан. Би хувьдаа галт тэргэнд үнэхээр дуртай. Иймээс Вистл илүү алдартай байсан бол гэж үздэг. Гэхдээ мап нь жижиг учраас олон нууцгүй. Гэсэн ч T-Spawn-ы зүүн талын галт тэрэг дээр Set National Railways гэж бичсэн байдаг. Set бол мапын бүтээгч юм аа. Baggage map нь 2024 оны 2 дугаар сарын 6-нд албан ёсоор гарч 5 сарын 23-нд хамгийн сүүлд шинжлэгдсэн. Харин Charms тоглоомд 2024 оны 10 дугаар сарын 2-нд Armory Update-ээр нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл Baggage map-ийн Charms-ыг 5 сарын өмнө лик хийсэн гэсэн үг. Учир нь каруселүүдийг асаадаг өрөөнд Lil Sas Charm-тай төлхүүрийн осор байдаг. Ихэнх хүмүүс Pool Day-ийн Time Travel Easter-ийг мэддэг. Arms Race тийм ч алдартай биш тул энд дурдлаа. Сонирхолтой баримт гэвэл хуучин мап нь шинэ мапийнхаа дээр байдаг. Хэрвээ no clip хийвэл доор нь ямар ч утгагүй агуулгах бий. Магадгүй ямар ч ач холбогдолгүй ч техникийн хувьд нууц хэвээрээ байдаг байх нэ. Та бүхэн эдгээрээс хэдийг нь өмнө мэдэж байсан бэ гэдгийг комментэд үлдээгээрэй. За та бүхэнд бичлэг таалагдсан гэж бодож байна. Тэгээд лайк сабаа дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.